City Night шинэ хөтөлбөртөө иргэн тавтаа морил ирэх үзэгчтэй. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлгийнхээ эхэнд бид Mask Production-ы жүжигчин Золоотой та бүхнийг уулзуулж, халуун дотн сонирхолтой ярилцлага өрнүүлж бас азтнаач тодруулаад амжсан. Харин одоо бид бүхэн дараагийнхаа зочныг та бүхэнтэйгээ уулзуулж учран золгох гэж байгаа та баяртай байна. За, Facebook, social ертөнц, интернет хөгжснөөр маш олон залуучуудын авьяасыг бид одоо гэртээ сууж байгаа цахим ертөнцөөс харах боломжтой болсон. Тэгээд тэдгээр залуучуудын нэг гэж би ам бардам хэлж чадна. Ирээдүй манай студид ирсэн байна. За, орой минь үдшийн минь бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. Ашиглаа та гэж гисэн үдшийн минь хүргэе. Ирээдүйд үдшийн минь хүргэе. Тэгээд яг түрүүн бид гурав ахуулсан зураг тавьсан байсан чинь үзэгч маань асуусан л та. Хинбэ гэсэн чи доор нөгөөнийг үзэгч хариулж яалаа да. Тэгээд энэ нэр бол ерөөсөн анх өнөөдөр сонсоог байх гэж бодож байна. Маш олон хүн ирээдүг маань яалаа да. Нөгөө яалаа да байж тээ гэдэг яриад байгаа хэвээр. Ер нь анх удаа ер нь ийм бичлэг хийх санаа хизээ төрсэн бай. Хамгийн анхны бичлэг хэдэн онд хийсэн бэ? Анх яалаа да мөн үү? Биш. Анх өөр бичлэг. Яалаа да чи саяхан. Яг нөгөө урд нь өвөр Монголд сурж агаад ирээд Монголд одоо ирээд жил гаруй болж байгаа. Хамгийн анх найзуудаа шоолоод фэйсбүүкээр нэгний дуурайгаад ч юм уу нүур амын хачин болгоод ингээд дуурайгаад бичлэг явуулдаг байсан л да. Манай найзууд дундаа их үзээд инээдэг гэсэн чи сүүлдээ намайг яг нэг бичлэг хийж явахдаа амар том пэйжээр нөгөө бичлэг чинь цацагдаад тэгж анх эхэлж исэн жил гарангийн өмнө юм уу да. Ирээдүй яг ямар мэрэгчлээ юм бэ? Одоо ингээл харахад жүжигчин юм шиг, тэгээд Facebook руу ороод харахаар бас дуусныг харахаар дуучин юм шиг гээд ингээд урлагийн ертөнц рүү альтраад орсон болохоор ирээдүйг яахаа аргагүй урлагийн хүн байна л гэж харах гад байна л да. Гэвч үгүй юм шиг би бас түрүүн сонссон. Би хятад хэлний орчуулагч мэрэгжилтэй. Өвөр Монголын их сургуулийг төгссөн. Тэгээд төгсөөд мэрэгчлэрээ ажиллаагүй одоо чиний урлаг руу орсон юм чи нэ. Ирээдүйдээ ингээд ярих гал өөдөөс нь харахаар ингээд нөгөө бичлэгнүүд ингээд харагдаад байгаа байхгүй. Дүнгэж харчаад өөдөөс учирсаггүй инээс яасыг гэж юу эмгтэй болоод нөгөө эмгтэй дүр нь ерөөс санаанаас гардаг. Нөгөө би баян гэдэг үү. Баянаас бас их чин гээ нэгээ тамиг татаад нэг ийм ингээд дүрс өчтөрөө. Яалтчгүй ингээд нөгөө нэг фэйсбүүкээр хараад инээд баясад бэлгэлжсэн тэр зүйлүүд ингээд сэтгэлд хоногшсон байд юм байна л да. Тэгээ одоо ирээдүй юу гэдгийг гадуур явж байхад танимхайрах, мэдэмхийрэх тийм хүмүүс ер нь олон таарна үз. Олон. Одоо тэгээд хаяа нэг кино үзэх гээд гарна. Ажиллагаа хажуугаар завсраар тий. Тэнгүүт түрүү жилээр намайг думцаа гэдэг байсан. Думцаа. Тэгсэн чи саяхан нэг бичлэг хийснээс хойш яалаа даа гэж. Тэгээд тийм лээ. Сошиал хүн. Одоо энэ дуулж байгаа дуунуудынхаа үгийг өөрөө зохиодгүй. Ер нь санааг нь хаанаас авдаг вэ? Дунцаа бол ер нь ямар ч утгагүй үг бах тийм үү? Одоо ямар нэг утга санаа илэрхийлээгүй үг үстэй. Утга санаа илэрхийлээгүй. Тэгтээ энэ бол ятга гэдэг хөгжим байдаг ш. Тэн дээрээ олдсон хөгжим байхгүй. Бид нар ямар нэгэн дууг аялахдаа үгийг мэдэхгүй бол нөгөө наа ч гэдэг юм уу? Бара гэж явцдаг ш. Тэрнтэй адилхан нөгөө ятга тоглодог хүмүүс эхлээд бүдүү утсаа татдаг. Дараа нь нарийн утсаа татахтаа думцаа гэдэг татдаг баг тий. Тэгээ хурданд хэмнэлт оруулж гаар думцаа. Тэрнээс би санаа татсан юм аа. Думцаа гэхээр думцааг дуулуулмаар санагдаа явчлаа л да. За тэр дараас болохгүй. Тий. Үг нь ямар хөвгтэй вэ тэгээ хүмүүс мэдчихэж байгаа. Гэвгүй тий үгийн би бол өнгөрсөн 100 энэ дууг ерөөсөө амнаас садгаагүй л дээ. Тэгээд би түрүүн яагаад ч юм юун тулд би ирээдүйг өнөөдөр студидтэй авчирсан бэлээ. Яаж хийж байгаа л энэ дууцааг дуулуулсан бодолтойгоор наач систем хүнд асуудал биш. Тэгээд яг тэр эвгүй үгнүүдийг нь дүүд гэд ингээд орлуулад хэлчих боломж байгаа болоо. Сүүлийн үед ч угаасаа ийм мод хэлгэрээд байгаа юм дээ шүү дээ. Болох уу? За яг хоо зүгээр ойлгоорой. Ямар нэгэн тэр муухай үгийн бүгдээрээ надаас туслаад хамт дараад явчих тий. Тэгээ ёо. Тэгэж чадвал тэр мэднэ. Болно. За. Гитар байгаа. Тэгээ нөгөө нэг хамгийн гол нь ирээдүйг нэг юм зөв дуулахаас гадна үгэн сонирн байхаас гадна нөгөө нүрийн хөдөлгөөн. Тэгээ манай операторууд зураглаач нар нүрийг нэлээ группны аваад өгөөрэй. Тэгэх юм бол одоо түүний хэрхэн яаж хувирахыг яруу тодорой харах болно. Зэргүүд алсаас манайд туслахаар ирээд алд би минь дүүд болгоод яваад одсон юм аа. Алд би минь дүүд болгоод яваад одохыг мэдсэн бол авхан зэрэгтүүд юунда тайлж өглөө. Хей ямдаг даа стата ям пам думцаа
Орос цэргүүл алсаас манайд туслагаар ирээд онгон би минь дүүд болгоод яваад орхисон юм а. Онгон би минь дүүд болгоод яваад орхихын мэдсэн бол Орос цэрэгтүүд юундаа тайлж өглөөдөө. Hey, ямдаг дайстата ям пам 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 дум цаадум. Бол цаашаага зөндөө үргэлжилдэг штэ тий хаанах гэд яваад идэг тийм 200 дараагаар орны. Гуруулаа нөгөө ярих юмгүй болчиход. Харин тийх байхад. City Night шөнийн хөтөлбөр гэсэн Facebook хуудасаар үзэгчид маань ирээдүгээс асуухыг хүссэн асуултуудаа илгэх боломжтой. Тэгээд нэг үзэгч маань ингэсэн байна л да. Ирээдүйд энэ хошин шогийн продакшнуудаас ажиллаач манай жүжигчнэр орооч гэсэн ийм санал хүсэлтүүд ер нь хэрэг ирж ийсэн бэ? Ирж ийсэн үү гэдэг чинь. Гүүг надад тийм юм ирж байгааг. Ирүүл яах вэ? Ирүүл мэдээж дуртай хүлэн зөвшөөрнө шүү дээ. Би өөрөө бас дуртай айл. Мөрөөдөл үү? Эсвэл зорилго уу? Хэрвээ миний ажил сайн байгаа цаашаа урагшлаад ингэ явах юм бол өдөөж залуу хүн өөрөө юм байгуулахыг хүснэ. Одоо байгаа манай лидерүүд продакшнууд шүү дээ. Тэндээс надад хэрвээ хүсэлт ирэх юм бол би яаж өгөх вэ? Ирээдүгийн одоо энэ анх ингэж бичлэг тавиад ингэж ихэлсэн хэрнээ аав ээж чи үтсэн болоо яаж хүлээж авч байна? Ана ээж үтсэн байсан. Тэ ээж үзээд за хөмөн чи юу дуулаад байна да. Тэг зэмлүүлээд өнгөрсөн. Ээж энэ чин зүгээр ингээд юу штэ энэ шоглцсон үг штэ та аавыг мэднэ үст. Манай аав бас өөрөө хошин шогийн мэдрэмжтэй. Мэдрэмжтэй би цаашаа. Манай аав чи дээр үе нөгөө тээврийн жолооч нарын хамтлаг байсан. Алтан жолоогод дорн говийн хамтлаг байлаа. Ан тэргээр сумдуудаар их явж тоглолт хийдэг байсан. Би аавынхаа машиныхаа кабин дотор машина жолоодонгаа ярьдаг байсан ойргоонуудыг одоо ч гэсэн санаж байна. Миний аав тийм хүн байдаг. Би ааваасаа авч үлдсэн юм болоо гэж. Ер нь удам дамжсан авьяас гэдэг шиг ер нь бол ингээд цаанаасаа бурхнаас өгөгдсөн юм авьяастай залуу байх нэ. Яагаад жүжигчдийн мэргэжлэр сураагүй юм бэ тэгвэл? Анх би жүжигчин болно гэж ерөөсөө тэгж боддгүй байсан. Одоо гинт илэрсэн гэх юм уу. Анх би тийм амар офисын ажилтай тий яг тийм байхыг хүсдэг байсан. Тэгээд орчуулагч мэргэжлийг сонгож аваад сурсан байгаа. Тэгээ одоо тэгэл нэг л хүн өөрчлөгдчихдэг юм байна. Ирээдүгийн аавын үед хэрвээ Facebook байсан бол бүр тэгээд зүгээр ирээдүйд цаашаа юм байна лээ. Манай үзэгч ингэж асууж байна. Энэ Жомны дөөл гинөө? Тий. Тэгээ энэ ямар юу вэ? Би сонсч чаддаг аим үзег юм уу? Хаагур өнгөрцөн юм бол Жомны дөөл энэ уучлаараа энэ Никитоны бачкагаас уучлахгүй юм. Энэ нөгөө хонгийн дууг би үгийн жоохон өөрчлөөд дуулсан юм а. Тэгсэн чи энэ дуу бас амар яваад Жомны дуу хүмүүс нэлээд үзсэн байх хандлага. Сонсч болох уу? Болно. Үг нь бол зүгээр шүү дээ. За сонсч. Дүүд байхгүй зү. Дүүд байхгүй зү одоо. Дүүд байхгүй. За. За тэгээд бачкагаас уулзаад чи яа. Ижилтэн дассан хос хоёр жом шүүгэн дулчээ. Их л удалгүй тавчиг тас хийж хосыг хагцаажээ. Өнчин ганцаар үлдсэн тэр жом яаж тэсгүрдээ. Хөрөгчин дээрээс нисч үхээр шийджээ. Их л удалгүй тэр байранд бас нэг ир жом нүүж иржээ. Ингээд түүнтэй ижилдэн дасаа хамтран амьдрах болжээ. Тэгсэн ч тэр нүүж ирсэн жом урдын үгсэн жомыг яаж гүйцэх юм бэ? Тэгэл бас салхаар шийджээ. Зовсон жомны шаналыг энхэн дуугаар золиос болгон тэр жом надаас юу гнэх вэ? Энхэн жомны дуугаа энхэн хайрын дуугаа. Баярлалаа. Би бүр нулимс гараад ойрд гэж инээгээгүй. Манай студ, манай уран бүтээч бүр бүгдээрээ бүр интэд инээдсэн дуу сонсдод бүр үнэхээр стресс. Чигний дуу тас. Гитар
Хайрын дарлалт тест Тэгээ шавж хүртэл хайрладаг дурлалт юм шиг манайхан битгий шавж алж байгаарай. Шавж хүртэл хайрладаг дурлалдаг хайрын тухай ярьсан юм чинь нэрээ ирээдүйн маань найз охинтой Байхгүй. Уярааны үстэй ирээдүй болол нэг охин сайн болол зүгээр өстой гитараа барьж очивол Сайн бодол араас нь явна. Ирээдүйн сүүлийн үед хийгээд байгаа энэ бичлэгүүдийг хараад байхлаар нийгэм тулгамдаад байгаа энэ асуудлуудыг бас хөгжилтэй маягаар хүмүүст хүргэх гээд байна. Хүргэх гээд байгаа юм шиг харагдсан л да. Тэгээ манай бас үзэгч ч гэсэн түрүүн манай Facebook хуудсанд бичсэн байсан. Тэр нэг таалагддаг шүү гэд энэ санаатайгаар ингэж хийгээд байна уу? Эсвэл санаандгүй хүмүүст бас ийм зүйлүүд мэдээллүүд мессежүүд очиод байна уу? Энийг бас яг тайлбарлая яг зөв асуулт асуулаа. Намайг одоо хамгийн сүүлд одоо тэр нэг яалаа энэ бол ардын дуу байхгүй. Тэрийг өөрийнх дээрээ болгоод ингээд уулсан чинь чи одоо яг нэг сонгуул төгсөж байгаа. Чи сонгуулийн захиалга авч хийлээ гэж их шүүмж орж ирсэн намайг. Тэгээд би одоо энд хандаж яг хэлмээр байна. Би ямар нэгэн нам бус хариад л байхгүй. Ямар нэгэн сонгуулийн захиалга авч тэрийг өөрийнхөө энэ байгаа одоо фэйсбүүкээр хийдэг бичлэгүүдийг ямар нэгэн захиалга авч хийдэггүй шүү. Би яг өөрийнхөө эмоцоор юу хийсэн, яг юу хиймээр санагдсанаа би өөрөө бодоод сайхан үг найруулж бичээд хиний дууг яаж эвдмээр байна гэдэг байхгүй. Тэгээд хийдэг байгаа. Тэрээс энийг зүгээр ойлгоороос хэлхийн зүйтэй болов гэж бодож байна. Ирээдүй аавынхаа ярьжсэн тэр онгооноос нэгийг яриач гэдэг манай үзэгч тэгж байна. Болох уу? Болно. За. Манай аав Бата гэд найзтай олон жил хамт тээвэр хийсэн найзтай байжгаад дандаа тэр үед чинь нөгөө орос машинаар тээвэр хийдэг гэсэн. Өвс ихтэй нэг цастай бороотод их явдаг. Тэгээ нэг өвл явжгаад айгүйх нэгнийх нь машин эвдрээд чирж явж исэн юм байна л да. Тэгээ өдөржингөө явсан болохоор хоол унд байхгүй. Арай гэж нэг айлын бараа хараал орсон чинь нөгөө айлынх нь юу нэг айлд нь мэдээж нэг хүүхдтэй нэг хүүхэн байгаа шүү дээ. Тэр нэг харцаа төхүүлж өгөөл харцсан борцог тавьчаад ерөөсө тоодгүй ингээл юм аа суугаад нэг ерөөсө нэг хоол хийгээд өгчих юм тэд нар чи ядраад үлсээд явж байгаа. Хоол ингээ хийж өгөхгүй гэсэн чинь манай аавын найз Бата гэдэг бас их мардан хүн байсан. Тэгээд юу гэсэн ингээс нөгөө дээр үе боор халдсан 100 төгрөг гэдэг шүү дээ. Тэрийг бурхан дээр нь тавиал. За бурхан бид тэр чинь боор халдсан төгрөг чинь 100 төгрөг чинь их мөнгө шүү дээ. Бидэрт ингээ өлсөд цангаж явнаа хоол унд ингээ хайрлаач гэж бурхан дээр нь тавьсан гинэ. Айл ийзэгтэд хэлэхгүйгээр тэгээд буцаад болсон чи ихнэр нь нөгөө тэр мөнгийг харчаал. Борц марц гаргаж ирээл. Амар гой гөрөлтэй шилтээд хийж өгч. Тэрийг ингээл идчихэл ингээл цадаал гарахтаа нар зүг тойроод бурхан дээр нь очингохтаа Батаах баярлаа бурхан минь гэдэг тавьсан. Нөгөө тавьсан мөнгө буцаад авчихсан. Но пагади ёо. Тэрийг одоо юу байна? Манай үзэгч бас асуугаад байна. Тэрийг нэг амдаараа үзүүлээч. Нөө пагадиг одоо дуулах боломжгүй л дээ. Тэр нөгөө орос гармонтой би тийм гитарч биш болохоор сайн тоглож чадахгүй. Тэр манай найз надад тоглож өгсөн байт юм бичлэгээр. За. Эний оронд өөр юм үзүүлж байна шүү. Асуусан үзэгчээсээ хүлцэл өчөө ирээдүйн манаас тайлбар хэллээ. Тэгээд түрүүнээс хойш нэг хөөхөн 3 одоо дигдэх хийгээд агуулсан нуус хөвөөд байна гэж. Энэ ямар учиртай нуус вэ? Тэгээ би зариудын тавьчихлаа л да. Энэ нөгөө зөөлөн тоглоом байдаг шүү дээ. Ванд хөөсмөс ичээл хүүхдээ яадаг хүүхдийн шүд мүд. Баг багт ер нь ийм тоглоомыг тоглодог байсан. Сүүлийн үед ер нь ийм тоглоом байгаа юу? Усан дарахад. Тэгээ доотлолтаа одоо ингээ харах юм бол нэг юм нүхтэй дуурдаг хэсэг байдаг шүү дээ. Одоо ингээ дуурж байгааз би энийг ашиглаад энийг би яг одоо энэ дуурдаг хэсгийг амандаа хийгээд гитартайгаа нийлээд дуулж үзүүлэх гэж байгаа. Зүгээр нугасны хоолоогоор тий нугасны хоолоогоороо тий ямар дуу байх вэ? Одоо шил бит хоёр дууныхаа захиалгыг өгөх боломжтой. Одоо чиний авьяасыг бас жоохон шалгая л да. Болно. Болох уу? Ямар дуу байвал зүгээр үү? За оноо эмгтэй үе юм чи оноо. Амархан л дуу өгч л да. Юу ч үгүй юм. Мама наашир ч юм уу. За тийм ээ тийм. Заавал нэг хүн өндрүүлээд явах хэрэгтэй. За мама наашир хүн болгоны мэддэг. За тэгээд энэ доотлогын хэсгийг. Тэгээд гол нь ийм бүх дуугаа оруулж болно шүү дээ. Болно. Доотлын хэсгийг салгаж аваад амандаа хийдэг байгаа. Тэгээ хүүхдүүддээ илгээд битээ дөөр ягаад залхичаарай. Ахыгаа дөөрэж болохгүй шүү гэдэг. За сайн байна уу? За одоо дуугаад болъё.
авч авчих. Бараг залж. Бага. Өөр хоолныхоо гүнд толгойд байна уу? Үгүй энд нэг тагнаа хэл хоёрын засар. Үлээх юм бах гэж бодохгүй юу? Айгу хөнгөн юм боцчих. Амрагуу оруулаад даалгавччих. Бүр яриад урахаар гайхал. Ямар аястай За дөөрөж бол ястай болохгүй юм биш үү? Тэ? Залхих аюултай юм байна. Тэгээ одоо хүмүүс ч бодно шүү дээ. Ирээдүй чадаад байхад би яхаараа чаддаггүй ингээд л одоо хүүхдүүдийн нугасны артлыг авж байгаа амруугаа чигээд тэгж болохгүй шүү. Хэцүү шүү хүмүүсээ гэж. Залгич юм бол энэ ч бас амар хатуу пластик материал та. Ер нь залгиж үзсэн юм биш үсттэй. Гүү залгиж үзээгүй. Ирээдүйг зочноор үрснийхаа дараа бас Facebook хуудсыг нь ухаж үзлээ. Тэгсэн чи бас нэг авьяас байна. Юм болгоноор хөгжмөдөд ахын ирээдүй. Тэ ими одоо сав хайрцаг одоо хатуу цаас байдаг шүү дээ. Тэргээр бас нэг хөгжим тоглолцсон байсан. Тэгээ тэрийгэ тоглож үзүүлэх боломжтой юу? Болно. Им гэхдээ байхгүй юу? Тэгээ би бас аваад ирсэн гэдэг. Гэхдээ би яг болох хэсэг нь мэдэхгүй. Гэхдээ нөгөө нэг имийн хайрцаг чинь хатуу адилхан картон хатуу цаас байдаг учраас энэ пластикийн бас материал. Бохны им юу байж болох вэ? Би тэгэж одоо сая телевиз рүүгээ орж ирэхдээ дэлгүүрээс одоо хамгийн өөрт ойр таарснараа одоо авчирсан. Одоо энэгээр болох уу? Болно. За. Задлж зарим нь юу яах вэ? Яах юм зүгээр ингээд тоглоод яачи. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас сайн өдөр байна. Би яг түрүүн ажиллаад харчаад байжсан. 2 хоногийн өмнө над руу бас хэлсэн байсан тий. Тэгээд нэг юм хэлмээрэн бас нэг одоо жоохон ч гэсэн ийм сайхан авьяас цаяасан энэгээр ингээд сайхан явж байгаа залуу уран бүтээлч дээрээс нь бас чөлөөт уран бүтээлч сайхнаас ингээд болсон тий. Тэг ингээд дэмжиж явдаг намайг фэйсбүүкээр бас лайкны тоог минь нэмж өгдөг бүх фэйсбүүкийн найзуудаа фолловодаа гэдэг амар өөргөө би харсан. Тэгээд намайг дэмжиж явдаг бүх найзуудаа ойр дотныханд бас баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь бас саяхан анхныхаа богино хэмжээний кино шүү. Бид өнгө сая бас үзүүлсэн байгаа тийм ээ. Тий. Хамгийн анхны миний тоглосон одоо кино богино хэмжээний кино. Тэрийг одоо найруулагч Сэргэлэн, Жамсран, Лавг очир гэ залуу байна. Анар гэ залуу байна. Бид нар бүгдээрээ ярилцж хагаад өөр зөндөө олон залуучуудтай хамтраад ингээ хийсэн байгаа. Тэгээ Зос фильм медиагийнханда оргил дүрх зам ингээ сайхан богино хэмжээний кино хийж намайг гол дүрдэн тоглуулсан залуучуудаа бүгдэнд нь баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээ мөн телевиз үзэн суугаа та бүхэндээ та бүхний сайн мэдих жалам хар гэж бүжгийн аягийн хэсгээс тоглож үзүүлье. За. За баярлалаа. Йоо, ямар авьяастай юм бэ нэрээ. Энэ шүдэнд гайгүй юу? Зүгээр энэ зөөлхөө учраас бөөлмөл тий энэ тэгээ жоохон хүмүүс болохгүй бах. Энэ жоохон хүмүүс энэ шүдэн бэхжээг байдаг учраас. За ер нь нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань ялангуяа бага насны хүмүүс бол нугасны арын нөгөөхийг болохгүй. Дээрээс нь энэ бохны эмний энэгээр бас болохгүй. Магадгүй шүдүүд нь хөдөлгөөнд орчин тий. Энэ чинь бас аюултай шүү дээ. Энэ хойдлохын мөнгөн цаас нь ховхроод тагнаа магнаад үсэрч наалдах тий. Тэгээд би чи олон удаа ингэж туршиж хийж үзэж байгаа учраас би бас наалдуулж л байсан. Учраас энийг хэлж байгаа шүү. Багчуудаа ихэд тий дөөрэж үзээ. Эсвэл яг хэрвээ яах гэж байгаа бол бүх юмнуудыг гаргаж байгаа сайхан хус цэвэрлээд тий. Гэрийн нөхцөл болно шүү дээ. Тэгж бол бас юу гэхээс. Ирээдүйд бидний өмнө ил болоогүй өөр авьяас байна уу? Дуулах авьяас байна да. Өөр авьяас. За нэвтрүүлгийн маань цаг жаргах бас болж байгаа учраас нэг сайхан дууг нь сонсоод бас нэвтрүүлгээ жаргахын зүйтэй болов уу гэж бодож байна.
Би бас ирээдүгээс нэг зүйл хүсэхэд нүүрний хувирал аяйгуу сайтай. Ирээдүйд одоо яг ингээд нэг доор юу гэдгийг уурлах, энийг гайхах юу гэдгийг нэг тийм нүүрний хувирлуудыг Тэр сайхан үзүүлээд хийж. сая манай үзэгч тэгж л да хөгшөрдгөө үзүүлээч гэдэг юм. Тэр За Одоо бид хоёр сууж байгаа бүр өстэй хөвгтлээ ирээж ирсэн. Тэгээ тэрийгээ бас үзээгүй үзэгчд байгаа шүү дээ. Мэдээж интернет хэрэглэдэггүй манай телевиз чинь Монгол орны 408 зогс гарч байгаа учраас тэр үзэгчдтэй бас өөрийнхөө тэрнийг авьяасыг ямар ч эффект байгаагүй тийм зөвхөн нүүрний л ингээд Face Mask гэдэг аппликейшн үүдийг шүү дээ. Тэр аппликейшнийг урдаа тавьсан юм шиг л тийм болж исэн. За тэрийг нэг харчихдаггүй. Тэрний оронд сайхан нэвтрүүлгээ жаргаагаа дуулж өгч болохгүй. Тэрийг чи үзчихэд тэгээд жаргаж чинь тийм үү? Сайхан дуулаад. За тэрний оронд би зүгээр нэг зомби царай гаргачихсан. Зомби царай гаргаж. За тэр шинэ яа авьяас. надаас ийм олон юм асуу тийм ээ. Хамаг юм үзүүлчихлээ шүү дээ. Зомби царай. Энэ амархалдаа ингээд болоо. Йой. За сайхан дуудуул нэрээ ирээдүгээс ямар ч юм асууч. За тийм. За нэг сайхан дуудуулч. Ямар дуудуулах вэ? За энэ дээхэн үед дуулдаг байсан. Даш тондог ах Сарантой ихч хоёр маань бол биш 50 бат ах билүү дуулсан. Энэ одоо нэг дуулагтгаа болсон. Гэтэ их гоё дуу би сонсох дуртай. Өөрөө би бүр үгийг хайж агаад олж сурж исэн. Хөгжилтэй хөлбөр биш үстэй. Үгүй миний гараа. Яг оргоор нэг Оргоор. За тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас дахин шөнийн мэндийг хүргэе бүгдээрээ сайхан амарцгаагаарай гэд сайхан дууд нэг дуу зориулъя. Хонцагаан үлсийн цагуур хурц шаргал наран надад зэгс хөмөлөх нуурын мандалд зэрвс салхинд тоглоо амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа алтан наран сонстолдуулж чамдаа би хэлээ гал хайримэн ирэх минэд та билээ ганцхан заяах нутаг минь та билээ олон оддын дагуур оргил улсын дээгүүр очих хэрэг зүг хүсэл хайрын думэн хүрэх алсын гэлба тосоо халуун сэтгэлээр бүтсэн нохурмэ удам шаргал талын дээгүүр урдын дуу шиг татаад үлэсэрэлэх алсын алсад урт холын бодол хөврөөд амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа алимэн сарын сонстолдуулж инхри чамдан хэлээ гал хайримэн ирэх минэд та билээ ганцхан заяах нутаг минь та билээ олон оддын дагуур оргил улсын дээгүүр очих хэрэг зүг хүсэл хайрын думэн хүрэх алсын гэлба тосоо халуун сэтгэлээр бүтсэн нохурмэ халуун сэтгэлээр бүтсэн нохурмэ. За баярлалаа. Бисээ бодож суулаа. Ирээдүйн үе бол одоо залуу байна. Уран бүтээлийнх нь одоо ажил үйс дөнгөж эхэлж байгаа. Тэгээ City Night шиний хөтөлбөр олон хүнд таниулахад бас тусалж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд ирээдүйн бол одоо ийм мундаг, ийм гайхамшигтай авьяастай юм чинь
одоо хол явах нь бол тодорхой л гэж би бодож байна. Тийм учраас бас эргээд бодоход манай нэвтрүүлэг дурсамжтай, дуртатгалтай нэг юм үдшийг сайхан өнгөрүүлсэн тийм одоо дурсамжийг бидэнд үлдээлээ дээ гэж бодож суулаа л да. Тэгээд ирээдүйдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөе. Facebook хаяг нь юу вэ? Хүмүүсээс асуугаад байна. Facebook хаяг ирээдүй гэж латинаар бичиж байгаа 2 удаа. 2 удаа тий. За баярлалаа. Ирээдүйдээ маш их баярлалаа. Өнөөдөр Данхай хоёрын нэг гидсний болчин өвдөд нэг үзэгч маань биччихсэн байсан. Илэг инээгээд хөшөөд баг уйлаа яасан гэж бичсэн байлаа нэг. Тэгээ очижсэн. Үнэхээр гайхалтай сайхан үд шиг бидэнд бэлгэлээ. Ирээдүйдээ баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Дараагийн удаа магадгүй одоо студид маань зочноор ирэхдээ илүү олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй болоод илүү олон төрлийн одоо уран бүтээл тойрвчсан бас ирэх байх гэж бодож байна. За баярлалаа. Жиг сайн өнгөрөөгөө баярлалаа. Хүн чинь нөгөө нэг урмын үгээр тэжээгдэж тэтгэгдэж амьдардаг. Тэгээд маш олон хүмүүс чамд урмын үг илгээсэн байгаа. Тэр урмын үгүүдийг манай City Night-ны хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод уншаарай. Амжилт. За баярлалаа. За баярлалаа баяртай. Нэвтрүүлэгтэйг хамтдаа байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. За одоо бол 3 дахь буланг бид ичнээ сайн мэднэ. 3 дахь булан бол Cover Night буюу сайхан дуу хор сонсоод нэвтрүүлгээ жаргадаг уламжлалтай. Ингээд туудахгүй эргээд студидтэй уулзцгаая.